хөвгөл харин цаана хасуусан ирчүүд халирах ажисгүй тусгайгийн дачдаа чимдэг эдэл сэргүүрчийн тангар өргсөн ирчүүд нэрээ бид тусгай саданыхаа нэрээ гаргасан эрэлхийг сэргүүр тусгай садаа алхан тугийн дөржсэн тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дөржсэн тусгай садаа давшин тусан садыг давна 'Ri amsga dagur biyudin bin Salar çıksış tudan bildim ben Sade davak sarık kuy Afgastan Tuzga sana aşkın Tuğin doğrayacaksın Tuzga sana daşın Tozsun sade davna Tuzga sana aşkın Tuğin doğrayacaksın Tuzga sana daşın Tosun sadık davna Тусгай сала 56 дугаар анги Баримтлагтад сууж байхдаа дахиж төрийн далбаа мандуулахыг харахгүй байх гэж бодож байсан. Тэгсэн чинь тэр бодол маань сая гинт орж ирээд өөр ирэхгүй нөлөөс гарчлаа. Нэрэж сая хэд онооч ихэн бодогдлоо шүү. Харин тийм ээ. Хаалга нүртэл тарн яр хийдэл дуурайд зэвүүн орж ирээ шүү. Гэхдээ би бүр зүүдлээ шүү. Иш манай дэндээ бүр зүрхэнд нь орчжээ. Одоо чи хөөр гаргаараа бараг зочиод айгаад байх хаа тий. Өчигдөр хаавыг хэрээд хөөргө гаргаж ирээд тамхилсан чинь би бүр дотор зарц хийгээл явцсан шүү. За чивч одоо зарлаад бай. Нэрээ гэмдээ.
Аргагүй манай өмөр хөөрхөн ажилтаа болсон баг. Хүний амьдралаа гэж юм тоож өнгөрүүлдэг юм байна да. Манай дэндүү одоо нутагтаа очиод ярих бах та. Найзуудтай очивол аавын ямац царай муутай өгтүүд царайлаг харагдаад айдаа хэцүү болоод байгаа шүү гэж. За хүн би нэг хүүхдтэйгээ уулзах гэж байгаа маа. Нэг дарга намайг тосоод авах гэсэн юм. Намайг гэдэг төрөөд ирээрэй гэсэн. Тэгээд ахны хэмжээнд өдөөний явуулъя. Та дэрэж уулзсан юм байна билээ. За, тэгье та. Сайн байна уу? Би ахлах төслөгч хувцастай уулзмаар байна. Та ямар хэлээр уулзах вэ? Би баялагч Дэндүүн аав Бямбар гэдэг хүн байна. Тэгж хэлэхээр л ойлгоно да. Ахлах төслөгч уулзсан. Тэнтэй баялагч Дэндүүн аав Бямбар гэдэг хүн уулзсан шүү дээ. Да. Я тайнигаа уулзсан байна. За баярлалаа. сайн байна. Та юм байгаа юу? Тэвэр Дэндүүн аав байна. За. За. Đây xoay tan cuộc. Cái gì? Saya desa atau jadi betul apa? Jadi baik. Saya kembali ke Indonesia. Сэргийн нь 3 жил санаанд орж ишв улаан тогч. Энэ шалыг. Тэгээд бид шатаа авах гэж юм. Их ачдагсан. Энийг ч арай гүйцэхгүй хаа. Энийг хэрэг хүн болгон гайхав. Той дэш юм. Тэг яа, яа. За энэ хэсэг бол Монгол улсын баатар ахлах төрөөч Максрын жанчмын дурсал зориулсан хэсэг байгаа юм. Энэ дотор өөрийнх нь өмсч байсан хувцас сэргэлэл, унтаж байсан ор дэвсгэр даавуу гэдэг ер нь бүхэл зүйлс нь энэ хэсэгт багтаж байгаа л да. Гүгөө. Энэ одоо яг өөрийн өмсч байсан бид байх. Тэгэлгүй яг уу. Яг өөрийнх нь өмсч байсан хувцас сэргэллүүдийн дотор байгаа юм. Хэм сайн юм. За энэ шаар. За тэгье.
салбарын орвол энэ нар танай хүүд энд бий унтдаг. Манай хүүгээ ороо. За. За эдээс амлалтын өрөөнд орцгоё. Тэгье. Энэ ч одоо амралтын зөрүү шиг дээ. Тийм ээ. Манай анги салбарын амралтын өрөөнүүд ерөнхийдөө нэг иймэрхүү тогтолцтой. Сайхан моо сайхан. За ийшээ гарах байлаа. За тэгээ та. За энэ манай ариун цэврийн өрөө. За. Зүүтас, угаалгын машин, эндүү, үсний цахилгаан машин гэдэг хүний амьдралд хэрэгтэй бүхэл зүйлс ястай даа. Яа. Атаны зэрэг чичтэй одоо нэг тагтай шиг болсон юм байна даа. Тэгвэл яг. За энэ доос өрөөнд орох. Яа. Биш. Бидний үетэй зүйл юм аа. За энэ гадагшаа гараа да. Би танд спортоор дач ядрын танхимаа үзүүлээ. Тэг яваа. Энэ бол манай ангид ажиллаж амьдарч байсан ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний хүмүүс байгаа манай ангид Монгол улсын дахиад оролт хүлдэнд орж мөн Монгол улсын гавьяа жүжигчин чулуунгуугаар ажиллаж амьдарч байсан юм байгаа. Гахан ч гэсэн бас цэргийн албыг 3 жил хаасан үлдээ. Энэ үрд Налайхын цэргийн ангид 3 жил хаасан. Манай дарагч нь Ахмад Дангааж гэж байсан юм. Сүүлдээ нь 2-5 дугаар ангид дэвшээд бүр захирагчаар нь очиод хорондоо зогтой болсон хүний цэрэг байхгүй юу гэж байна. Бямбаа. Таны наад яриад байгаа Дангааж гэж хүн чинь миний аав байсан шүү дээ. Юу, яа бохомны манай даадын хүүхд юм уу чи? Тэгэлгүй яах вэ? Гүн чи 5 дугаар ингээд юм сөүсэс юмсгүй гэдэг байдаг байсан ангиар. Гүн тэр маань зот чи болж байна. Таны яриад байгаа тэр 5 дугаар ангийн хүүхд чинь миний ах байсан юм болоо да. Гүн тэгэлгүй яа. 22 жилийн өмнө гэхэр чинь би 1-р ангид байсан юм байна. Аавын ажилдаа хурц их очдөг байсан шүү. Гүн нэрээ 1-р ангийн аргагүй тэрний бүдүүгээд бас нэг түнтийс юм бол дараагийн аргаар хаяах гэж хэлээд загид болдог байсан. Одоо тэр маань том дарга болчихсон байдаг байна шүү дээ. За ахныг үнсий тааж. Кам санин тагаалтлаа тамин. Энэ салбар дээр манай анги нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд явагдсан урдаан тэмцээнүүдэд тэргүүний байр эзлэж авч яасан үйлчлэл том туслалын зүйлүүд энд одоо хадгалж байгаа маа. Ахмад Дангааж гэдэг хүний цэрэг бий байсан. Одоо тэгэд чинь тэр хүний хөө ахсах төслөх цартаа ийм сайхан цэргийн дарга болчихсон. Миний хөө цэрэг нь усаад явж идэг. Сайн тагаа энэ бүхэн байх юм даа. Манай ангийн одоо холбоочд нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай одоо инхий захирал ажиллагаанд оролцож зөвхөн жанжижтай болон бусад одоо анги салбаруудыг тасралтгүй удирдлагаар хангаж ирсэн ийм одоо бүрэлдэхүүний зураг байгаа. Ингээд манай ангийн алдрын наслахыг үзэж сонирхлоо. Та сэтгэлээ одоо бидэнд бичиж үлдээнэ. Тэгэлгүй яах вэ? Ядаа. Ваа минь өөд болоод